За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Улаанбаатар хотод 2022 оны 3 сарын 1-ний 11 цаг 31 минут болсон байна. За тэгэхээр бусд нь байгаа газрынхаа цагийг хэлээ явуучих уу? Токио хотод 3 сарын 1-ний 2 дахь өдөр 12 цаг 32 минут болж байна. За Америкийн нэгдсэн улсад 2 сарын 28-ны оройны 10 цаг 31 минут буюу 22 цаг 31 минут болж байна. Бид нар бол Америкийн нэгдсэн улсаас төрүүлж алхаад байгаа шүү дээ. За тэгэхээр өнөөдөр бол 3 сарын 1-ний өдөр гадаа дулаараад хавар болоод эхэлж байна. Өнөөдрийн бидний сэдв өвдөлт гэсэн сэдв байгаа. Тэгээд хавар болоод хүмүүс нэг эм ордон шүү дээ, тий. Тэгээ нэг эм ороход бэлэн байцгаач байна уу? Тэгэхээр өнөөдөр яагаад энэ өвдөлт гэсэн сэдвийг сонгосон бэ гэхээр зүгээр л одоо ямар ч өвдөлтийн талаар ярьж болно. Би саяхан нөгөө нэг дууны үг орчуулсан байхгүй юу? Liver гэдэг Imagine Dragon-ы магадгүй таад сонсон л. Тэгэхээр тэрэн дээр ингээд өвдөлт ол чи ингээд надад ирч хүчийг өгсөн одоо юу гэдэг те өвдөлтгээр бид нэг ингээд амар хэцүү юм шиг санагдаж байгаач эсрэгээрээ тэр нь хүнд хүч өгдөг юм шиг те. Тиймэрхүү байдлаар орчуулсан учраас их сонирхолтой санагдаад өнөөдрийн сэдвийг сонглоо. Тэгэхээр та бүхэн өөрсдөө өвдөлт гээл одоо зөв өвдөлт гэдэг ингээ үгийг сонсоод яг юу гэж төсөөлөгдөж जैन, юу бууж जैन, юуны талаар ярмаар юм шиг санагдаж байна. За гайхаас ихтэй хамгийн багаас ихтэй дандаа томоосоо эхэлдэг. За тийм би ч хэлчихэл байлаа л да. За хамгийн түрүүнд бол нөгөө нэг айгүй ойрхон бодогдож санагдчихж байгаа өвдөлтөл төрөлтийн өвдөлттэй. Тэр саяхан төрсөн төрөд удааг байгаа болохоор төрөлтийн өвдөлт бол одоо яг тодорхой санахгүй байгаа ч гэсэн бүр өвдөлтийн хамгийн амар өвдөлт ах гэж бодож байна. Тэгээд хамгийн амар бөгөөд үр дүн нь маш ад жаргалтай тийм өвдөлт гэж бодож байна. Сонирхолтой те амар өвдөлт тэрнээ үр дүн нь амар аз жаргалтай байдаг тийм. Тэр яг төрөлтөд яг нь өөр төрсөн шүү дээ. Одоо жишээлбэл бид нар эгээвтер хэсрээр төрсөн, Тишкат 2 өөр төрсөн те. Тэгэхээр эгээ чинь болохоор өөр төрсөн ч өвдөлтийг мэдэрлөө. Жирэмсийн үеийн өвдөлтийг. Аха. Ер нь бол юу яасан шүү дээ нөгөө анхныхаа өвдөлтөөр өвдсөн баг 24 цаг өвдсөн санаж байна. Гэтэ тэр өвдөлт чинь өөрөө нөгөө яг амар одоо яг нөгөө төрж байгаа тэр өвдөлтийг бол аваагүй. Гэхдээ яг тэр хүүхэд төрүүлэх гээд өвдөж байгаа 24 цаг өвдөө тэгээд яг эрүүл мэндийн шалтгаантай учраас эмчийн заалтаар кейсэрд орсон байдаг. Ер нь өөрөөрөө л төрнө гэж боддог гэсэн. Гэхдээ өвдөлтийг бол мэдэрсэн. Яг тэр төрөх үеийн тэр нөгөө айхтар өвдөлтийг бол мэдэрч байгаагүй. Аяа яг тэр төрөх үеийн өвдөлтийг мэдэрсэн тэр талаараа л хуваалцлаа тий. Тэгээд бас нөгөө нэг яг игээ бас 24 цаг өвдсөн юм шүү. Би чинь бас игээ өвсдөг гэжсэн юм сонсож байгаа юм шиг ямар сони тий. Би чинь бас 26 цаг өвдсөн. 3 минутаар оронгуудаа 26 цаг өвдөөд тэгээд яг төрөх нөгөө нэг сэдэлт мэдээлэл тэгээд бүр төрөх үйл явцсан бас нэмэгдээд өвдсөн. Яг жинхэнэ төрөх өвдөлт албар тэр нөгөө 3 минутын өвдөлттэй хажууд бол эсвэл юм байлээ тий. Миний хувьд бол 4 удаа хийсрээр төрсөн. Гэтэ хамгийн эхнийхээгаа болоод бас ялгаагүй өвдсөн. Бүр ингээд амар өвдөөл те. Нэг 1 минут эгээ одоо бүр яг хажууд ингээд байгаад намайг бүр ингээд яажсан шүү дээ. Тэнгүүр чи ингээд 1 минут амар өвдөөд 1 минут амархад нь унтцсан байж байгаа хгүй бүр ингээд унтцсан. Тэгээ одоо чи зүгээр нэг нуруу өвдөхөд яаж шүнжэнгөө нойргоо хонж яадаг үлээ те шүд өвдөхт ч юм уу. Тэгэхэд чин тэр их өвдөлтийн хажуугаар бүр ингээд яг 1 минут унтчаад өвдөлтөндөө буцаас ирээд тэр бол бүр ингээс амарс одоо өвдөл сонин санагдаад байдаг те. За одоо төрөлтийн өвдөлтийн талаар ярьлаа. Одоо Тишка дараа нь багаас эхэлж байгаа болохоор Тишкагийн хувьд өвдөлт гэхээр яг ямар юуны өвдөлт санагдаж байна? Хамгийн ойрхон юу байна? Хамгийн ойрхон өвдөлтүүд нь сэтгэлийн өвдөлт. Өвдөлт угаасаа биеийн сэтгэлийн ингээ хоёр янзгаш тийм. Тэгээ миний бодлоор бие дээр мэдрэгдэх мэдрэл өвдөлт илүү хурдан арилдаг гэх юм уу? Мартагддаг. Одоо шинэ юмд ингээд ширээнд ингээд гараад чад яа гэж тэр доор ингээд час гээл тэгэл байхгүй болчдаг. Сэтгэлийн өвдөлт болохоор амар урт удаан хугацаанд эндээ хадгалагдаад өвтгөө зоогоод одоо хин нэгэн хүний санаатай санаандгүй ямар нэгэн байдлаар хийсэн муухай үг хийсэн муухай үйлдэлүүд тийм ингээд нөө тэр нэг гомдол
юу гэдэг сэтгэлд ингээд тэр өвж байгаа ингээд өвдөлтүүд амар удаан хугацаанд ингээд хадгалагдаад тэгээд тэгж амархан арилдаггүй. Тэгэл ингээд байж лээдэг. Яг тэрнтэй одоо шинэ хин нэг хүн надад амар муухай зүйл хийгээд намайг гомдооц би хэсэг зур мартсан юм шиг ингээд явж итэл яг ижил төстэй үйлдэлүүд гараад ирэхээр яг нөгөө өвдөл дахиад өвдвөл нэр ингэжсэн яг ингээд идэг. Тэгтэл ингээд би хитэн ч удаа гэсэн ширээнд гараад зогсон гэсэн би тэр өвдөлийг тасан дахиад зогсонцонд ингээд цас гэл ингээд мартчих амар хурдан мартдаг. Тэр сэтгэлийн өвдөлт хамгийн хэцүү. Тэгээ амар удаан мартагддаг. Дээрээс нь тэр өвдөлтүүд сэтгэлийн өвдөлт дотроо бас янз бүр байна. Одоо амар гомдож санал сархалснаас ээж болж байна. Эсвэл нөгөө нэг янз бүрийн нөгөө гадуурхал тий үе тэнгийнхний одоо нөгөө peer pressure гэж байдаг ч тий үе тэнгний гадуурхал хүмүүс чамааг одоо мэдгүй чадахгүй чи ийм тийм гэж шүүмжилж яасан гадуурхал тиймэрхүү өвдөлтүүд нэг талаараа бас давуу талтай. Нөгөө хүмүүсийн ингээд чичилж байгаа тийм өвдөлтөөс хүмүүс ингээд би өөртөө заавал чадна би заавал нэг сурна би заавал мэднэ гэсэн нэг тийм өөрийгөө одоо хурцлж идэг юм уу тэр өвдөлтүүд ингээд сайн зүйл рүү бас чиглүүлж идэг юм уу гэж боддیں۔ Тэгэхээр сэтгэлийн өвдөлт яг хуу хэцүү юм шиг боловч тэрийг хэрэг зөв ашиглаж чадах юм бол бас өөрийгөө илүү хөгжүүлж, өөрийгөө илүү сайжруулж, өөртөө илүү анхаарч одоо шинэ хүмүүс миний гадна төрхийг ингээд шүүмжлээд байвал тийм чи ямар муухай тархан юм чи ямар царай муутай ингээд байвал би одоо яаж үүсгэдгээ амжилдаг ч юм уу тийм би миний турхис ингээд гоё ингээд хичээдэг ч юм уу тийм тухайд эмдэр тэр надад өвдөлтөө хэцүү санагдаад чи юм мэдэхгүй байх чи тэнэг байх чи чадахгүй байх ингээд сонсож байхад мэдээж хэцүү шүү дээ тийм өвдөлтөө өөртөө итгэлгүй болно чамлна ингээд гэхдээ тэр доороос би заавал нэг сорно би заавал чадна би мундаг болно гэд хурцлагдаад гараад ир чадчихвэл амар давуу янз бүрийн өвдөл одоо сэтгэлийн өвдөлтийг өөрийгөө хурцлах хэрэгцэл болгож ашиглах юм болоод хэрэгтэй гэх юм уу. Юу би айгүй олон өвдөлтийг би тэгж өөрөө ашигласан байхгүй юу. Амар олон удаа ингээд гадуурхагдчихсэн, дээрлэх үржсэн ингээд дарамжлуулж ингээд айгүй их юм мэдэрсэн амар их өвдөл мэдэрсэн. Тэр болгоныг би яасан гэхээр дандаа өөрийгөө хурцлах юм болгож ашиглаж байсан байхгүй юу. Гайхалтай тий. Юм мундаг юм. Тийм би физиологийн хувьд сэтгэлийн өвдөлтгээс үүдээ 2 хуваагдаа явчлаа тий өвдөлт маань. За эгээгийн хувьд өвдөлт гэхээр яг юу санаанд орж ийн? Ер нь юуны өвдөлт илүү давуу санагдаж байна? Хамгийн сүүлд мэдэрсэн өвдөлт юу вэ? За өвдөлт үү? Зүгээр яг нөгөө би ч өөрөө хүүхдээ байгуулах тус нөгөө нэлээд жил ажиллаад хүүхэд хамгаалал гэр бүлийн асуудалтай бас аяг олон жил зууралдаа тэр хүмүүсийг ингээд сонсоод тэгэхээр надад зүгээр нэг ажиглагдсан зүйл бол тухайн зүйлээс тэр мэдэрч авч байгаа өвдөлт гэж нэрлээд байгаа нэгсэндээ тэр чинь туршлага штэ тий. Магадгүй хүүхэд халуун юмд гараа харчих юм бол за эн чинь ингээд дараа нь ингэх юм бол ийм өвдөлт мэдэрдэг тэр зүйлээ ингээд над туршлага олж хөрөмтлүүлж байгаа. Яг энтэй адилхан дээр Тижкагийн яриад байгаа тэр сэтгэлийн өвдөлт ч гэсэн хүн болгонд байдаг. Тэгэхээр тэр өвдөлтийг хүмүүс ингээд нөгөө өөр хүнд очиод ярихаар тэрийг хизээч ойлгохгүй. Яг тэгвэл тэр өвдөлтийг мэдэрч ийсэн хүн л тэр хүний зовлонг мэднэ үү гэхээс мэдэрч байгаа хүн бол ойлгохгүй шүү дээ тий. Одоо жишээ нь манай дээр бол ингээд манай нөхөр намайг одоо ингээд чинээ одоо зодсон ингэсэн гэл амар олон удаагийн хүчрхийл өрчсөний дараа эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар ингээд одоо юу авч чинь тий. Тусламж авч чинь. Гэхдээ яагаад та тэр анхны өвдөл дээр хоёр дахь өвдөл дээр хандаагүй вэ гэхээр тэр зүйлээ магадгүй за болчих байлгүй засарчлгүй ч гэх юм ингээ нөгөө нэгсэндээ тэрнээс ингээ туршлагажж яваад байна тэгээ бүр эцэстээ үнэхээр болохгүй шүү гэдгийг ойлгосон дараанаа л асуудлыг ойлгоод заа гэж хандах ч юм уу ийм тохиолдол гардаг. Тэгэхээр миний зүгээр харж байгаагаар бол яг ингээ өвдөлт бол угаасаа хүнд нэг талаар туршлага болно, нэг талаар дарамт болно, нэг талаар бүр айгүй давж гаршгүй айгүй хүнд бүр депрессд ч оруулж болно тийм. Тэгэхээр аль аль талын өвдөлтийг ер нь хүмүүс яг илүү одоо тэгшээ шиг туршлага болгоод тэн дээрээ үндэслээд илүү давуу тал болгоод ашиглаад явдаг хүмүүс ч байдаг. Тэгэхээр энэ нөгөө одоо тэр яриад байгаа тэр сэтгэл зүйн, бие махбодын энэ бүх өвдөлтүүд чинь хүний тархинд очиод бас л мэдээлэл болгож хадгалагдаж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь тэр нэргийг цэдэрдэг ч юм уу эсвэл хүний асуудлыг сонсож байхдаа өөр дээрээ тусгаж авах ч юм уу ингээд өвдөлт болгон өөр янз байдаг. Тэгээд ярьж ирсэн шүү дээ нөгөө тэр оюун гэрлийг сонсож байсан ба та тийм. Хүмүүс ингээд би нөхөртөө хайлтчлаа гэж уйлал хүрээд ирдэг. Тэгэхээр тэрийг сонсоод би ч гэсэн ингээд энэ хүнд хаялдаж ингэж уйлж үзэх юмсан гэж боддог. Тэгэхээр тэр мэдэрсэн тэр өвдөлт чинь өөрөө хэсэг хугацааны дараа айгүй одоо эерэг үр дүн авчраад тий би магадгүй тэгээгүй байсан бол би өнөөдөр ингэхгүй байх байсан да гэж бодох ч юм уу тий. Тэгээ нөө хайртай хүмүүс одоо хүмүүсийн яриад байгаа зүйл бол нөө хайртай хүмүүс нь одоо тухайн хүнийг буурах ч юм уу эсвэл одоо хаяад явах ч юм уу энэ тохиолдолд бол айгүй их том
өвдөлт болж үлдээд гэхдээ хүн л юм чинь тэрийг чинь мартна хэсэг хугацааны дараа энийг би яаж давж ялла яаж өөртөө ашигтайгаар эргүүлж байсан бэ гэдэг бас л нэг туршлага болж үлддэг. Тэгэхээр аль өвдөлтөөс бас ашигтай зүйл байгаа мэдээж тэр нь ингээд удаан хугацаанд үргэлжлэх юм маань тэр маань бие махбод илүү өвчин болох магадлалтай. Тэгэхээр тэр өвдөлтийг бол би илүү туршлага гэдэг талаас нь л харж байна. Бие махбодын өвдөлтч байсан гэсэн сэтгэлийн өвдөлтч байсан гэсэн энэ бол туршлага юм аа гэсэн үг байна тий. За сонирхолтой байна тий. Гаягийн хувьд бол хамгийн ойрхон мэдэрсэн төрөлтийн өвдөлт бол бие махбодын өвдөлт байлаа. Тишкагийн хувьд болохоор хамгийн ойрхон сэтгэлийн өвдөлт байлаа тий. Магадгүй ганцаараа байгаа болохоор бас хэцүү л байдаг. Тий хамгийн сүүлд мэдэрсэн өвдөлт гэдэг чинь нөгөө өнгөрсөн 100 манай нөгөө том охин boyfriend-ээс break up хийгээд тэгээд тэр нь яасан гэхээр надтай холбоотой байсан учраас надад амар том өвдөлт болж исэн санаж байна. Яасан бэ гэхээр бид нар 100 туслан руу яваад тэгээд манай ооч аяга удаан хугацаанд ингээд зунжангаа би чи ерөөсө 6 сард яваал 9 сар өнгөртөл яг туслан дээрээ байгаа хүүхдүүдээ яхад нөгөө эрүүл агаартай бас нэг олон хүн дотор оруулахгүйгээ зунжангаа яг туслан дээр байлгасан байхгүй. Тэгээд тэр хугацаанд нөгөө ингээд чаатлаад угаасаа үл ойлголцох байдал үүсээд тэгээд одоо найз залуугаасаа салаад тий найз залууч гэдэг тэр хоёрс дөнгөж үерхэд бараг нэг 3-4 сар болж байгаа дахиад 3-4 сар тусдаа байгаа л тий хүүхдүүд юм чинь тэгээд уцаар яриад үл ойлголцох байдал үүсээ тэгээд надаас нэг удаа би одоо аймаг руу явж найз антайгаа уулзч ирэх хэрэгтэй байна гэхдээ би өөрөө яг нэг зуны наадмын бэлтгэл гарцсан байсан учраас за яг намайг ирэхээр болоорой гэдээ өөрийнхөө ажлыг амжуулж явж байгаа тийм ирсэн чинь манай өмөр амар хурд болсон тийм бүр айгүй хэцүү байдалтай. Тэгээд тэр нь ингээд надаас хамааралтай ч юм шиг. Надад айгүй хүнд байсан. Тэгэхэд ингээд давхар тэр зүйлийг мэдрээл одоо би яг юу хийх ёстой болоо тий. Одоо энэ хоёрыг ингээд буцаагаад ингэж ийлүүлэх боломж байгаа юм бол энэ хугацааг нь яаж нөхөх ёстой болоо гэдэг давхар би баг 7 хоног хамт айгүй хэцүү тийм хүнд өвдөлт мэдэрсэн. Тэгээ одоо ч гэсэн тэрэндээ айгүй гэмтэй юм шиг заримдаа санагддаг. Тэгээд яг бид хоёр ингээд одоо ч гэсэн ярилцаад байгаа л да. Яг ийм зүйл байдаг. Хүнтэй нөхөрлөө, тэгээ салж нөхөр ийм зүйлүүдийг бас гэхдээ ингээ амар бага байхдаа тэр зүйлийг мэдрээд байгаа нь буруу ч юм шиг. Тэрэнд аягүй их гэмссэн. Хамгийн ойрын өвдөлт тэр л юм байна. Яг одоо сая эгээгийн яртаг дээр зөв орж ирж байгаа юм а хэлээ гэсэн чинь одоо энэ хүүхдүүдийн одоо энэ сэтгэвгүй за эцэг хэн хүүхдэд ойлгож байгаа нэг юм шал ондоо олчиж за миний үед би хэрвээ би одоо найз залууд байгаа уулзгаад амиг явчаад ирэх хэрэг байна. Юу солиороо дамжиж та бид тэр юмтай мөхсөж чинь найз залуу яриа үсэх халт. Тэгэхээр нэг юм шал ондоо болцсон харагдчихээн. Харин тий. За ожиг За миний хувьд бол ер нь яг та хэдийг ингээд сонссон учраас яалтчгүй л нөө өвдөлт хоёр тусдаа л өвдөлтөд санаанд орж байна л да. Би мах бодийн өвдөлтийн хувьд өвдөлт гэдэг нь илүү өвчин гэж орж ирээд байна. Өвчин бол хийсч ирдэггүй. Хийлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг үг байдаг шүү дээ. Гэтэл надад бол эсрэгээрээ санагдаад байхгүй өвчин бол угаасаа хийлж ирдгээ. Тэгээ ямар ч өвчин байлаа гэсэн бие махбодын хувьд энэ би дээр өвдөлт ирж байгаа үед бол тэр бол хэлсээр л байгаа. Магадгүй те ямар нэгэн чиний өдөр тутмын буруу үйлслээс ч юм болоод одоо ингээд тэр өвдөлт ирж байгаа. Тэрийг гол нь хүн ингээд мэдгүйгээсээ болоод ч юм уу те байнгын тэр буруу үйлслүүдийг хийсээр агаад тэр бол өвчин болж ирж байгаа юм шүү гэдгийг би тэр эсрэгээр нь тайлбарламаар. Жишээлбэл манай авч нэг ингээд хор тавдраар өвдөл ингээд нас орлоо штэ. Тэнгүүт чинь тэр бол хэлсээр л байсан тийм үү? Бүр ингээд нөө аавын нэг эмчин хэлдээс нөө чамд ингээд хоол олтноо. Хадаад бол олдохгүй шүү гэд ингээд бүрчнөө олон жилийн өмнөөс хэлсээр хахад тэр хүн өөр дээрээ ингээд тэрийг баян ингээд санаад явсан болвол магадгүй тэр өвчин бол ингээд хэлсээр ирсэн өвчин байгаа хгүй. Тэгэхээр бие махбодын хувьд өвчин гэдэг зүйл яг хэлсээр агаал ирдэг. Тийм учраас бие махбодоо ингээд яг нэг хайрлаад өөрийгөө дотор одоо ядчил те илүү жингүү байгаад тэр одоо би биологийнхаа насыг арай жоохон залуу байлгаад ингээ явах юм бол бие махбод дээр ирэх өвдөлт бол бас арай гайгүй байгаа гэж бодож байна. За төрөлтийн өвдөлтийн үед бол яалтчгүй би төрөлтийн өвдөлтөө бас мэдэрч байсан. Тийм болохоор бүр үнэхээр тухайн үед ингээ яалтчгүй нөө ээж болж байгаа хүн гэдэг үднээс цаанаасаа нөө нэг
төр хугацааны ой санамж алдалт гэж юм болоод тэр өвдөлтийг бол бидэрт мартуулж байгаа шүү дээ. Тийм болохоор бид нар дахин төрөөд байдаг гэж байна. Тэгэхээр төрөлжийн өвдөлт бол түрүү гайг хэлсээр гайхамшигтай үр дүн нь үнэхээр аз жаргалтайгаар дуусдаг өвдөлт байгаа. Тэгээ өвчин гэдэг бол бас хэцүү. За сэтгэл зүйн өвчний хувьд бол бас л ялгаагүй одоо юу ажилласан бүх тэр одоо Тишкагийн хэлдэг шиг сэтгэл зүйн өвдөлтүүдийг бол бас мэдэрч ирсэн. Жишээлбэл 10 жилтэй байхдаа ингээл одоо нэг хүүхдүүдэд дээрлэхүүлээл гадуурхаад нэдэр гэдэг бол бас хэцүү шүү дээ. Тэгэхээр тэр өвдөлтүүдийг бол яалтчгүй мэдэрч ирсэн. Гэхдээ эсрэгээрээ тэрийг нөө юу ажилласан гэх юм уу? Давуу тал олгож хичгэлж ирсэн. Одоо яг л нэг саяны ярьсан шиг өвдөлт мэдрэнгүүд за тэгвэл би тэгэх ёстой юм байна. Магадгүй тэр өвдөлт өгж байгаа зүйлийг март гэж мартчихдаг те. Тийм шүү дээ. Ойч нөгөө тэр өвдөлт гэдэг дээр би бас нэг зүйл хэлхийг хүссэн нөгөө аюу тийм эмпати өндөртэй хүмүүс байдаг шүү дээ. Ингээ хүний өмнө өнөөс ингээ шаналаад. Тэгээ миний хувьд бас аюу тийм нөгөө бусдын оронд өөрийгөө тавьж ингэж бас сонсдог юм шиг байгаа. Тэгээ нөө яг ажиллаж байгаа салбарт маань яасан гэхээр яг ингээд олон эмэгтэйчүүд ирээл тий асуудлаа яриад ингээд уйлж дуулаад тэгэл одоо хүч хилдэгтж байгаа хүүхдүүдийн хувьд ч гэсэн тэр нь над дээр өөр дээр манай айгу хүнд тусаад тэрнийг гадагшлуулах тэр процесс нь ч гэсэн айгу хэцүү байсан байхгүй. Тэгэхээр би юу гэж харсан гэхээр яг тэр өвдөлтийг ингээд нөгөө магадгүй урд нь мэдэрчээсэн болоод тэгэж хүнд тусгаж авсан ч гэж болох юм. Эсвэл ер нь ийм эмпати өндөртэй хүмүүс ингээ хүний зовлон сонсохороо тэр хүний өмнө өөрийгөө орлуулж бодоод тэр өвдөлтийг бас давхар мэдрээд өөр дөрөө мэдрээд байдаг тийм. Одоо ингэж байгаа юм байна. Энэ ингэсэн бол уг нь болох лээсэн. Гэхдээ ингэсэн болохоор одоо тийм л лээсэн бах та гэдэг нэг тийм төсөөллийн өвдөлтүүдийг бас ингэж давхар мэдрээд яг нэг талаар тэр нь туршлага олж байгаа ч гэсэн ингээд яг тэрийгээ гадагшлуулж байхгүй бол өөр дөр нь айгу стресс те депресс ингээд үүсгээд идэв юм лээ. Тэгэхээр тийм л өвдөлтийг өөр дөр үүсгээд байна гэсэн үг шүү дээ. Тэр өөрөө бие махбодороо туршлагаараа мэдрээгүй ч гэсэн бусдын тэр зовлон ингээд сонсоод өөр дөрөө тэрийг өвдөлтийг бас мэдрээд идэв. Тэгэхээр минийхаар бол би бас бодоод байгаа. Хүүхдүүдэд бид нар ингээд нөгөө ийм төрлийн өвдөлтүүд байдаг тий. Ингэж өвддөг. Яг тэгвэл тэр чинь ингээд хинч бид нар зааж өгөхгүй байгаа шүү дээ. Одоо ингээд сэтгэл өвдөд байгаа хүн илэрхийлж чаддаггүй. Би л ингээд нөгөө яг юмд ингээд зовноод одоо тийм одоо тийх болов ингэх болов гэл нэг юмд ингээд завирлаад хараа өнөө сэтгэлээ өвдөж байгааг ойлгохгүй. Тэгээ сэтгэл өвдөд ирэхээр чи мэдээж н оюун ухаантай холбоотой өөрөөгөө хянах те өөрийгөө илэрхийлэх тэгээд гаргаж байгаа тэр нөгөө зан авирууд ингээд бүх юм чи ингээд уялдаатай тэгээд эцтэй яг физикли бүр бие махбод руу ингээд өвдөлт чинь бүр хүн дээр орж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр миний зүгээр өсвөр насныхаа дэлхийг хүсэж байгаа зүйл бол нөгөө бид нар ингээд зовлон жаргалаа яриад байгаа нь тэднэрт бас нэг туршлага болоод магадгүй сэтгэл өвдгөөр ингэдэг тийм. Өвдөж байгаад бид нар энэ удаан хугацаанд явбал бие махбод их болдог гэдэг тэр мэдээллийг бид нар хүүхдүүдэд багаас нь ингэж ойлгуулахгүй бол заавал бие махбодороо тэр өвдөлтийг мэдэрч ээж туршлага суух алдахгүй байхгүй. Магадгүй ингээд найз хүнд хүүгээсээ салахад хэцүү тий. Эхний одоо хэр хугацаа туулах юм. Магадгүй бид нар хайртай дотны хүнээ алдаад одоо 4 сараас хойш хэдэн сарыг зарцуулж ээж бид нар тэр хүнийг хүлээн зөвшөөрөв тий. Хүнд хэцүү үе зөндөө байгаа шүү дээ. Тэрийг ингээ мэдрээ одоо элэг бүтэн байх тий ингээд тэр хүнийг алдсны дараа ингээд яг аавгүйгээр амьдарч байгаа амьдрал хэвтер чинь ингээд тухайн үнд ингээд туршлага болж байгаа боловч тэрийг бид нар ингээд урьдчилан одоо тэр хүүхдүүдэд энэ зүйл тохиолддог тийм хугацаанд даван туулдаг гэдгийг мэдчих юм бол аюу хялбархан байгаа байхгүй. Одоо би бас санаж ээж маань тэтгэврт гарахаа өмнө амар баярлаад би сте тэтгэврт гарлаа гэж нэр баярлалсан. Би тэгээд сургалтын дээр тэтгэврт гарсны дараа хүмүүс одоо бас нөгөө хамт олонгүй басны юм стресс байдаг шүү гэж ээжид хэлээлсэн. За яг ингээд амар гоё ажиргалтай та завтай болно. Үр хөвгтүүдэд цаг гаргана. Гэхдээ хүмүүс хамт олонгүй болоод ингээд яг амьдралын хэм маяг өөрчлөгдөхөөр хүн стресстэй гэсэн шүү. Та сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарэ гэж стил хэлээлсэн ээж. Тэр чин асуудалгүй гэж явсараад яг тэтгэврт гарсныхаа дараа яг нөгөө эмээгийн маань бас нөгөө одоо бурхан болох үеч давхацсан тий. Тэгээ өөрөө бас сүүл надад ярьжсэн байхгүй. Нангаа надад амар олон удаа тэгж хэлээлсэн. Тэгж яхад нь би тийх байхтаа гэж ботсон хэрнээ яг ингээ гараад стресстэй байгаа хүн мэддэггүй юм байлаа шүү дээ. Тэгээд хэсэг хугацааны дараа тэрийгэ давсны дараа ээж маань тэгж хэлжсэн байхгүй. Би тэрийг ингээ мэдээд нангаа надад хэлээлсэн. Тэгээ мэдсэн хэрнээсээ ингээ мэдгүй стресстэй гэдэг юм лээ. Тэгэхээр яг энэтэй адилхан бид нар тэр үерхэл нөхрөөс авч болох те салалтаас авч болох
одоо магадгүй тэр сэтгэл зовсон зүйлүүдээс авч байгаа тэр сэтгэлийн шанал хэр их хугацаанд ангийн те яаж даван туулдаг, яаж эсрэгээр нь болохгүй гэдэг тэр зүйлүүдийг бид нар нөгөө хүмүүст хэлж ярьж явах нь амар чухал. Мэддэг байж байгаа тэрийг авсан хүмүүс бол даван туулах хугацаа нь айгүй богинохон байгаа байхгүй. За яг бид нар одоо хайртай удахны үнэ алдчихлаа. Энийг даван туулахад дор хаяж нэг 5-6 сар болно. Тэгжээс нөгөө яг тэргүүгээр явах тэр амьдрал чинь бий болно гэдэг тэр мэдээлэл бас аюул чухал юм лээ. Тэгэхээр ер нь бол бид нар энэ нөгөө туршлага одоо яагаад ингэ яриад байна вэ гэхээр бидний яриаг сонсож байгаа хүмүүс ч гэсэн за бас энэ өвдөлтийг даван туулах хугацаа байд юм байна. Энийг өөрөөр болгож болт юм байна гэд бас даваа талтай юм да гэж бодож байна. За Тичка хайтай гараа өрсөн. Айсад танд. Тийм нэг өвдөлтөө хүмүүс нэг юу одоо твч даваад гар гэд ингээд айгүйх тэгж зөвлөдөг. Би бол эсрэгээр нь зөвлөмөр байна. Өвдөж байгаад илэрхийл хаан чи юу ч өвдөд энэ сэтгэл чи өвдөд байгаа бол хүмүүстэй хуваал. Би чи өвдөд байгаа бол хэл. Хэлэхгүй бол хинч мэдгүй. Тэг хин чам тусалж чадахгүй. Хэрвээ хилээд илэрхийлээд ингээд ивэл чам туслах хин нэг байж байгаа. Яа тэгэхээр надад ингээд амар хэцүү байх үед нэг найз охин маань ингээд надад амар тусалж ирсэн байхгүй. Тэр яасан бэ гэсэн чинь ингээд сэтгэл маань ингээд өвдөд. Тэг би тэрийг хинтээ хуваалцах юм мэдгүй. Ингээ хүмүүс ярьсан ч хүмүүс нэг ингэж тэгж сүртэй асуудал гэж хүлээж авахгүй. Тгийг тэгж л идчихсэн. Тэгэл хаяач наатаа юу юм гэж бодоод идэх. Тэгээч гээл амар ингээ тэр хүмүүс аягүй easy хүлээж аваад ингээ наач нэг тийм асуудал биш шүү дээ. Гэд маа тэр найз хүн болохоор ингээ яг ингээ миний зүрх сэтгэлийг ингээ алган дээрээ барьж байгаа ингээ эргэлдэж байгаа юм. Наа бүр ингээ амар гоё ингэж нүг тайтгаруулаад харагдаад ингээд тэгсэн юм уу чиний буруу биш чи ингээгүй чи хайрлагдах хэрэгтэй тийм юм гэл ингээд ерөөс баян ингээд аргадаад тэгээд нөө цагийн зөрүүтэй газар байгаа ингээд шүнжэнгөө надад уцаар ирж намайг гаргадаж ингээд шүнжэнгөө шүний нойр ч амар чухал зүйл шүү дээ. Тэгж яхад ингээд шүнжэнгөө надад уцаар тайвшруулаад тэгээд өөрөө нэг юм хитгэн цаг унтаад хичээлдээ ажилтаа гэдэг юм гэсэн. Тэгээд би тэр найзаа бүр амар их баярлдаг. Одоо ч ингэж надад байнга бодогддог. Тэгээд яг ярилцахаар ингэж яг ми зүрх сэтгэлийг ингэж дотроос нь гаргаж ирээд алган дээрээ тавьж байгаа бүр ингэж эрхлүүлээд ингэж бөмбөрүүлээд бүр инхилээд амар гоё тайтгарл ингэж мэдрүүлээд буцаагаад ингэж дотор нэгж байгаа юм шиг айгүй гоё. Яг ингэ яриад дуусны дараа би бүр амар таашаад ёо ямар гоё юм бэ гэж амар гоё зүйл мэдэрдэг. Тэгэхээр сэтгэлийн хөдлөлтийн цэцэндээ илэрхийлээд тэрийг чи ингээд имжлэг ингээд хүмүүс бас байж лээдэг. Одоо гараа урчаар бид нэр дээд наадаг шиг сэтгэл ингээд үдчих яах үед бид нар ямар нэг имжлэгээ ингээд хэрэгтэй зүгээр л төвчээл яваад байх юм бол нэг өдөр ингээд төвчээрч астраад юу ч хийж магадгүй шнэ. Тэгэхээр илэрхийлж явах хэрэгтэй, хэлж явах хэрэгтэй, гадагшлуулж явах хэрэгтэй, төвчих шаардлагагүй. Ямар нэгэн аргаар тэрийг ингээд бид нар арилгах одоо имжлэг хэрэгтэй гэж бодож байна. Би найстаа баярлалаа. Тэр ташсан Тичкагийн найз баярлалаа. Эмчлэгч байгаа тэр арга нь өөрөө яг тэр нөгөө тухайн хүнийхээ онцлогоос хамаарат өөр байгаа. Тэгэхээр тэг шиг хэлдэг яг үнэн байхгүй. Яг илэрхийлж гарга яар тий хүмүүс яагаад чинь за амар одоо жишээ салгалтаас үүсэлтэй тэр нөгөө зүйлээ нуух ч юм уу тий эсвэл ганцаараа авахгүй ч тэр амар тарцуулаад байдаг. Тэгэхээр яг л тухайн асуудал байгаа бол тэрийгэ илэрхийлж ярьдаг, сэтгэл зүйчтэй уулздаг. Тухайн асуудлыг цаг хэмнэн л гэсэн. Бусдаар даван туулах хугацаа бол адилхан. Одоо тэгшээгээ үед магадгүй тэр найзтайгаа ярилцааг байсан бол тэрийг даван туулах гэж айгүй удаан хугацаа зарцуулах байсан баг тий. Тэгэхээр тэр бас нөгөө амар чухал илэрхийлж гаргаж нэг тусламж авах. Харин тийм ээ. Сая нэг мэдсэн чи бүр энэ хоёроос лекц сонсож байгаа шүү. Ингэж айгүй сүртэй цаг гаргацсан сууж штэ. Өөрийнхөө ярих юм мартсан юу илээ. Би бол энэ дээр энэ удаагийн яриан дээрээс огт инехгүй гэж хэлсэн бас л арзаж инех. Одоо яг саяны таны инээс нь ч орно шүү дээ. Энэ YouTube аягүй сайн намайг бүр амар сонио инехэд яг зургийг аваад тавьчихад байгаа байхгүй. Тэгээд би болохоор сая Тичкагийн хэлснээс арай өөр төрлийн хүн гэдгийг бүр яг мэдрээд байдаг байхгүй юу. Одоо жишээлбэл одоо надад өвдөлт ирэхээр нэгдүгээрт би юу аажаа. Шууд мартах техник ашигласан заяа. Ямар ч тохиолдолд сэтгэл зүйн өвдөлтөд шууд март гээл те. Тэрийг шууд ингээ мартаад ингээ шууд ингээ тэр доор нь ингээ яачдаг. Бүр багасаал тийм байсан гэх юм. Одоо жишээлбэл Тичкаас намайг мэдэн штэ. Би ингээ бясалгал тухайн үедээ бясалгал хийжсэн одоо мэдж байгаа байхгүй юу? Ингээд нүдэн анаал амсгаан дээр төвлөрөөл суудаг. Надад тохиолдсон ямар нэг юм шууд март гэсэн техникийг ашигладаг. Тэгээд мартчихдаг ерөөсөө. Тэгээд одоо хүмүүст илүү ингэж гаргахаасаа илүү
өөр дотроо ингээд нуугаад мартаад явчихдаг. Мартаж чадахгүй ингээд хураагаад ах юм бол тэр эсрэгээрээ бүр ингээд галзуурал болно тий. Одоо юу гэдэг наа чи ингээд мартах техник ашиглаж чадахгүйгээр зүгээр ингээд дараад зүгээр ингээд нуугаад дараад ах юм бол тэр эсрэгээрээ бүр ингээд амар хүндэрч гарч ирнэ байхгүй юу. Тэгэхэд одоо магадгүй миний хэрэгжилж байгаа техник шиг зүгээр яг тэр доор нь мартаад тухайн үед нь ингээд одоо юу гэдэг уучлаад өршөөгөө зүгээр ингээ юу яагаад байгаа байхгүй чөлөөлөд байгаа байхгүй юу мартаж байгаа нь одоо магадгүй надад ингээ сэтгэл зүй амар хэцүү нөхцөл байдал тохиоллоо гэж дод за тэр үйл явдлыг одоо ингээ болоогүй тооцъё мартыч гэдэг юм уу те тэгэл ингээд сэтгэлээ ингээ хөнгөн аваа гарчдаг одоо жишээлбэл одоо тийчкаг өөрсгөө байлгах гээд одоо тийчка надад ингээ зовлон гарахаар би яг тэгдэх мартаачтэй зүгээр тэгэл тэгдэг штэ тэгэл өнгөрөөч штэ гэж зөвлөдөг байхгүй юу тийчкагийн начиг тэгж шууд ингээ мартчих чаддгүй ингээд сэтгэлд нь байгаад байдаг те улам тэр ингээ шаналаад байдаг төрлөх байгаа байхгүй юу тэгэхээр яг энэ дээр одоо жишээлбэл таад юу гэж бодож байна нэгээ бол сая дижката саналыг гаргасан дээ гэж бодож байна те би хэд ч гаргахаас илүү мартдаг юу юм бэ би айгүй шингээж авд юм билээ одоо жишээлбэл ингээ нөгөө асуудал үүсгэнгүүт хүмүүс ч амар ярах зүтүүлдэг шүү дээ за одоо яах вэ ч юм уу те миний хувьд эхлээд ер нь асуудал ингээд ямар ч өвдөлттэйсэн өөр дээр эхлээд шингээж амтаа болчлоо тийм ийм болох хэрэгтэй юм. Тэгсний одоо тэгвэл яах вэ гэдэг үйлээ боддог аахгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс ингэдэж шүү дээ одоо жишээлбэл амар ингээд нөгөө асуудалтайгаа нүр тулангууд амар эерэг юм уу эсрэг ингээд янз бүрийн эмоцуудаа шууд илэрхийлдэг хүмүүс байдаг тийм. Тэгэхээр одоо тэгшиг явдвал ингээд ярьж гадагшлаа чи бол мартах тактик шиг л. Тэгэхээр эхлээд тэр нөгөө асуудал руугаа өөрөө одоо нүүр тулах хэрэгтэй гэх юм. Би бол ингээд шууд хүлэн зөвшөөрөх тактик барьдаг гэсэн үг байхгүй. Тэгээд дараа нь за угаасаа одоо ийм нэгэнтэй болцсон өөрчлөх боломжгүй ийм л ястай байсан юм байна. За одоо тэгвэл яах вэ гэдэг арга руу ордог гэсэн үг юм уу. Тэгэхээр нөгөө мэдээж тэгээд байгаа штэ. Яна биш. Яах вэ гэж хэлэх юм бол тэр нь шийдэл нь байждаг тийм. Яна л гэдэг юм бол ямар ч гарц авдаггүй. Яг тийм тактик барьдаг юм шиг санагдаж байна. За гайгаа миний хувьд яг түрүүнд энэ тухай ярих гэж бодож илээ л та. Тэгсэн чинь миний хувьд одоо нэг тактикч гэдэг ханч юм тийм. Гэтэ ер нь багасаа би аягүй бүр дээр ингэж ирж байгаа одоо сэтгэлийн өвдөлт гэдэг шүү дээ. За миний одоо жишээ нь ингээд хүн намайг гадна төрхөөр ч юм уу тийм чи одоо бондоочод түнтэйчээд гэдэг ч юм уу тийм. Тэгмүүд би бүх зүйл дээр одоо над руу ирж байгаа сэтгэлийн өвдөлтийг би амар тийм өөртөө итгэлтэй байдлаараа даван тулдаг. Намайг одоо тэгсмэсэн ямар амаатай идэх хоолтой хүн гэдгийг ч юм уу те би угаасаа багасаа л тийм байсан. Тэгээд маш бүх зүйл дээр аюу өөртөө итгэлтэй за чи одоо чанга нэлээч гэдэг юм оо гэж тэгдэг ч юм уу те би бүх зүйлийг ингэж сэтгэлийн хүчээрээ өөртөө итгэлээрээ тэр одоо надад ирж байгаа реакшныг бүгдийг ингэж дарддаг гэх юм уу. Тэгэж шууд fight хийх юм байна. Өөрөөр хүлээж авахгүйгээр чамаа ирж явах явцны ерөөс тасан тавцаагаад ингээд шууд гадар унаад байв. Тийм төр. Яг тэгдэг байхгүй тий. Тэгэхээр яг өөр одоо ингээд бид дөрөв би сая л ингээд анзаарч харж байгаа. Яг бид дөрөв ингээд айгүй өөр хүлээж авдаг. Өөр юу юм бэ шүү гэдэг. Өөр бодгаал биш үү гэдгийг мэдчихээн л та. Тэгээд хэрвээ одоо би жишээ нь өөр дээрээ ингээд хүлээж авдаг тийм амар ингээд шаналдаг тийм тайп юм байсан бол би өнөөдөр турчсан байх чинь билүү гэж бас бодлоо. Тэр шиг Өнөө. Одоо жишээлбэл тэгдэг байхгүй. Би одоо ингээд байнга л жингээ асгаас ингээд одоо би стил 57 кг жинтэй одоо миний нормал жин одоо миний яриа өөрийгөө ингээд амар бүдүүн байна гэж бодоод дахиад жингээ хасгаасан гэж бүр ингээд байн боддог байгаа байхгүй юу. Тэнгүүд гаяа ингээд магадгүй 70 илтэй хахад те би гаяг чийстэй ямар амар жингээ хасаач гэхээр өөдсдэгдэг байхгүй. Би чинь галбиртэй. Би чинь галбиртэй даргалт байхгүй юу чинь. Миний би чанга ч гэдэг юм уу те. Тэр яг өнө гаяа бүр яг тэгэж fight хийдэг өөдөөс тэгэл миний тэр үгийг ингээд зүгээр зогсоо. Би тэгээ хэлж байгаа үний өөдс юу гин те. За гэл ингээд өнгөрөх жишээ те. Тэгэхээр яг бас нэг яг энэ дээр нэг тийм нэг учиргүй бас нэг мангар үе шиг л өөрийгөө мөрөд байхад мэдээж хүлээж авах юм хүлээж авна. Гэхдээ одоо миний ямар нэгэн одоо миний өөртөө итгэлтэй байдал дээр шүүмжил иргэд би тэрийг одоо өөртөө итгэлтэй байдлаараа хадгаал гэсэн тодорхойлт гэх юм уу. За тэгэнгүүтээ бас нэг
юм ярихад би сая ярьчихсан юм мартчихлаа. За явж. Өөртөө байдал бол бүр үнэхээр чухал. Яалтчгүй гаяа бол үнэхээр тий. Би өөртөө ихтэй байдал дээр за тэгмэд мэдээж би бас хүн хэмжин бас заахан бүр тураад за XS марыг өмсөхийг хүсэндээ. Би нэг яадаг аахгүй. За нөгөө ингээл өөртөө ингээл бүр ингээл өөрийгөө зовоогоол тий. Ингээл зовоогоол би дэглэн барайл тасгал игээл за нөгөө тэр багш маань энэ багш маань Google Fitness-ийн багш нартай боллоо тий. Тэгэхээр бас ингээ хичээл үзэж байвчиг нөгөө нэг эргээд л өөртөө за өгсөн ер нь тэгэл хүн яад ингээл стажинко өөртөө ингээл нөгөө нэг өөрийгөө өмөрүүлээл тэгэл буцаал нөгөө яад гэх юм уу те нэг иймэрхүү байдал тохиол гарч илээдэг амьдрал. За тийчка гараа өргөсөн байна. За би болохоор нэг янз бүрийн дээр одоо өвдөлт чанал юмнууд ингээ өөр дээр хүлээж аваад бүх бурууг нөө өөр дээр авангуудаа нийгмээс өөрийгөө тусгаарлаад одоо нэг найз маань нэг эмэгтэй найз маань надад ингээ амар муухай зангачлаа тийм. Тэнгүүд би дахиад октодтой найзлахаас айгаад ч юм уу тийм. Ингээл хэсэгтээ ингээд өвдөлт надаас арилан би ингээд нийгмээс өөрийгөө тусгаарлаа тэр хоорондоо өөрийгөө ингээ бага имжлээд ингээд тайтгаруулаад ингээд янз бүрийн аргаар имжлээд тэгээд ингээ бүрэнхий досныхаа дараа одоо эдгэрснийхаа дараа эргээд ингээ нийгэмд ордог ч юм. Тиймэрхүү төрлийнх байсан байхгүй юу. Одоо тэгээд яасан бэ гэхээр би өөрсдөө хэлж байгаа. Өөрсдөө нь юу вэ гэхээр угаасаа амьдрал новшин хүмүүс ингээ байгаа юм байна. Тэгэхээр би новшин хүмүүстэй новшин дийл хийж сурах хэрэгтэй юм байна. Зүгээр зөөлөн байгаад татсан намайг дээрлэх хүмүүс олон гарч идэх юм. Тэгэхээр би ингээд хин нэг новшин гарч ирээд надад новшин юм яаж хэлэхэд зөвлөөл тэр хүнтэй ингээд яг тохирсон арга хэмжээ аваад ингээд хүн болгон зөөлөн харьцуулах шаардлагагүй юм байна. Новшин хүмүүстэй новшин дийл хийж сурах хэрэгтэй юм байна. Ер нь бол сурж байгаа. Тэгээд нэг амар гэж амархан ингээд хүн дээлгүүлээ гэж ингээд уйлаад ингээд яваад ахаа болж байгаа. Үгүй манай хэцчээ. Айгу амнаас гардгүй өгмөг ямар олон гарваа сая тийм. Новшин ингээд гарч ирээд би ч бүр ингээд гэж бодлоо шүү дээ. Тэгэхээр угаасаа бид яг яг гой тохиромжтойг болтохгүй бүр яг тийм яг тохироод байна. Тэр тийм хүмүүс зөндөө байгаа. Тэр би бүр бацсан байхгүй. Хүүхдүүдтэй ч гэсэн ер нь хэлж сургах хэрэгтэй юм. Яагаад тэгэхээр би нөгөө эмээтэй хэлж өрсөн шүү дээ. Эмээ болох намайг уучаас хайрал тийг ингээл ингээд байдаг гэсэн надад хизээч тийм муу муухай хүмүүс байгаа. Тэд нэр гарч иж намайг гомдоонд хизээч хэлээгүй бүх эмээг би уучлах хэрэгтэй юм шиг бодоо явуулсан. Тэгэх хэрэггүй юм байна би ойлгосон болохоор одоо би хүүхдүүдэд тэгж хэлнэ гэж бодож байгаа байхгүй. Угаасаа ингээд амар зөв хүмүүс гарч ирнэ. Чамтай амар зөв харьцна. Тэр болгонд би зүгээр дээлгүүлээл ингээл номоо бай зөрүүлээл одоо тулдах тий одоо тулдах одоо файт өөр тухайн үрдэн ажиллаа. Тий яг ингээл хүндэн тохирсон хүн чамтай амар муухай харьцаад байвал чи ингээд амар сонирхтой амар ингээд илдэг одоо шаардлагагүй. Хүн чамтай гоё илдэг байвал окей тэр хүнтэй гоё илдэг байж болно уулч болно яаж болно. Гэхдээ ингээд янз бүрийн асуудлуудад дийл хийж сурах хэрэгтэй юм байна. Тийг бас хүүхдүүдэд бид нэ зөвлөх хэрэгтэй юм байна. Би ер нь жоохон тэгээ яваад идэм шүү. Хүмүүсийг зүгээр ингээ харж байгаа л өөртөө даруулаад харьцаад явчихдээ шүү дээ. Сурмаар ихэж байна. За маш сонирхолтой сэдв байлаа. Тэгээд ер нь бол нөгөө амар хүн өвдөлт мэдрэх тусмаа илүү хүчтэй болдог. Өвдөж үзээгүй хүмүүс шалчгаар байдаг гэж. Тэрнээ бас санал нэг. Тэгэхээр тэрийг заавал амар бие махбодоор мэдрэхгүй ч гэсэн энэ төрлийн өвдөлтүүдийг бүгд мэддэг байх тийм ядчил хуруугаа эсгчээд яа гэд урьж ахаа клиент аваад ороодог байх чинь өөрөө өөрийгөө эмчилдэг байх таардаг. Тэгэхээр өвдөлт бол угаасаа байдаг. Өвдөлтийн талаар хүн болгоно мэддэг байх хэрэгтэй. Заавал гэхдээ нөгөө бие махбодоор мэдрээл ингэж шанал зовхгүйгээр тийм стил мэддэг тэрийг яаж даван туулах вэ гэдгээл бас сурсан байх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Өстой гоё дүгнэлтэнд баярлалаа. Мундаг шүү дээ. За, бидний цаг айлцын дууссан байна. Өөр саяных шиг дүгнэлт хэлэх хүн байна уу? Байхгүй бол ингээд хэдүүлээ. Дүгнэлт хэлье. Би ярихгүй өнгөрч чаддаггүй байгаа. За, энэ дээр хэлэхэд би зүгээр одоо таагуурыг нэг дүгнэж мүгнээд ярих нь ч юу юм. Зүгээр өөрөөхөө ярьсан зүйлийг одоо өөртөө ихтэй байдал гэдэг зүйл заяа маш олон зүйл давуу талтай. Сул тал гарах үе байдаг баг. Гэхдээ тэр нь ховор ах гэж би бодож байна. Тэгэхээр өөртөө ихтэй байдлыг яаж хүн одоо би өөртөө тийм ээ үүсгэсэн болоо гэдэг зүйлийг эргээд бодохоор би ингээд асар их хайрын дунд өссөн хүн юм бэ.
надад одоо ингэ миний ээж аав эгч нар ерөөсөө би ингээл бүр амар их хайранд өссөн. Хинч намайг ингэж одоо сэтгэлээрч байд юм уу? Би махбодорч гэдэг юм юугаарч ингэж нухчин дараагүй. Тэгэл би яг хөө төрөлхийн миний өөртөө ихтэй зам байвчиг тэрийг ингээд ургуулсан ундаалсан зүйл маань хайр юм байна. Тэгэхээр би эцэг эхчүүдэд ерөөсөө л хүүхдээ бүр ингээд маш их хайрын дунд өсөв. Тэр хүүхд угаасаа л одоо өөрийнхөө тэмээ гэрүүлд ад жаргалыг л авчрах гэж ирж байгаа болохоос биш одоо өөр юу гэдэг тийм ээ. Тэгэхээр ерөөсөө л одоо хүүхдээ маш их хайрын дунд бөмбөл өсгөх юм бол хүүхд ухаантай өөртөө ихтэй болох юм байна шүү гэдэг зүйлийг хэлмээр байна. Тий, нэг дүгнэж хэлээд та. Яг үнэн гаяа бол зур хайранд бөмбөрдүүлж өссөн учраас үнэхээр яалтчгүй өөртөө ихтэй байдаг. Тэгэхээр яг бид нэр ингээд яг төрөлтийн үе шатууд одоо жишээл лигээ төрөл, би төрөл, тижга төрөл, гаяа төрөл одоо гаяа одоо бараг л бага нэм шиг ингээд эрхэлж байгаа сүүлд манай дүү чинь төрсөн ш зоолошка. Тэгэхэд чинь жишээлбэл яг миний хувьд гингүүт ойрхон тижга дээр чинь бараг 1-2 насны зөрүүтэй. Тэнгүүт нөгөө нэг илүү нөгөө юу ацаа байхгүй юу? Дараагийн дүүнд гарч ирэл тоогдохгүй өсөнгүүтээ тэрэн дээрээ зөв арга хэмжээг аваа явцсан тий. Окей, за тэгвэл тэгээ яах юм. Тэгээд яа дээ. Ер нь надад хэн ч хамаагүй. Окей, би өөрийгөө болгож гин гэсэн байдлаар өссөн байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээ хүүхдүүдийн ингээд төрсөн дараа л хүртэл их чухал байна л да. Ер нь бол гаяа. Тийм төрсгий. Гэхдээ яг чухал та. Гэтэ төрсөн дараалалаас бас энээр ярихад ингээд айлын том хүүхэд би ингээд эргэжтэйж байсан. Заавал ингээд бүр дүүнрээ хараал ингээд бүр амьдрал нухлагдаал те чи дүүгээл хар гэл тэгээд зах шаардлага үнэхээр байхгүй юу хүүхд ерөөсөө хайрыг мэдрэх гэж ирж ах чи ингээд чи дүүгээ харах хэрэгтэй гэл амар их зовлон нуруунд дээр навч өчөөд шаардлагагүй шүү эцэгчүүдээ гэж хэлмээр байна. За тэгэхээр дүүж юу вэ? Дууссан байна. За баярлалаа. За миний дүгнэлт гэх юм бол угаасаа өвдөлт мэдрэгчтэй байгаа гадагшлаа. Илэрхийл гараа эсэлтээ зүгээр яваад байдаггүй. Адилхан сэтгэл чинь үдчээ сэтгэлийнхаа өвдөлтийг илэрхийл. Би чинь гэсэндээ одоо энэ нүгэж хатгаж ивэл тэр ямар нэг юм болохгүй байна гэд дохио өгч тэр дохиог нь сонсдээ. Тэгээд би яг физик гэсэн сэтгэл гэсэн аль нь угаасаа өвдөн. Угаасаа өвдөхгүй ингэж байхгүй өвдөн. Гэтээ би тэрийг 5 тулаад гарна. Зүгээр төвчээд ерөөсөө битгий өнгөр. Төвчин гэсэн дотор ингээ хадгалагдаад өвдөн. Гэсэн одоо бид нөө өвчин намдаахын юм яадаг вэ гэхээр нөө өвчнийг нэмжилдэггүй. Зөвхөн тэр миний мэдрэгдэж байгаа одоо мэдрэлийн эсүүдийг л ингээд намдаадаг шүү дээ. Тэр шиг мартаад ингээд төвчээд ингээд өнгөрнө гэдэг чинь асуудлаа ингээд дараад байгаа байхгүй. Гаргаж ирээд гадагшлуулаад бүр өөрөөсөө ингээ холдуулж хийхин тулд асуудалтайгаа яг нүд тулаад ингээд ажиллахаас арга байхгүй. Тэгэхээр би чинь ч өвдсөн сэтгэлтэн ч өвдсөн ингээ өөрийгөө сайн чагна. Тэгэл ямар нэг юм болохгүй байгаа юм шиг санагчээвэл гадагш нь гарга илэрхийл тэр зүйлээ ингээд эмчил гэж хэлээ да. Баяр үргээ мундаг штэ. За хэдүүлээ ингээд яриагаа дуусгая. Бүгдээрэнд нь баярлалаа. Тийм дахиад ярмаар л ингэхдээ дуусгая та. Цаг дуусна байна. Тэгэхээр баяр үргээ. Тэгээд яг бүгдээрнгийн дүгнээд хэлгээд би махуудын ч өвдөлтөө, сэтгэлийн ч өвдөлтөө алийг гаргаж ирээд тэднийг эмчлээд цагаад ингээд байранд нь оруулаарай. Тэгээд тус нь ингээд эмчлээд өөр их нь аргыг хэрэглээд ингээд явчих юм бол бид нэр илүү амар амгалан байх боломжтой байна гэдгийг олж тэрэнд нь баярлалаа. За гэтээ анхааруулаад хэлэхэд энэ бол бидний л үзэл бодол шүү тий. Тэрнээс биш хэн нэгэн тулгаж шаардж байгаа юм биш. Бид нэр бүгдийг мэддэг хүмүүс ч бас биш шүү гэд бас хурлчаа. За яриагаа дуусгая. Баяртай. Баяртай.